Манай сууш суугийг дэмжиж оруулсан бичлэг бүрт маань эерэг сэтгэгдэл эрхий уруу үлдээдэг үзэгч нартай болон манай Япон улсаас оруулж ирдэг бүтээгдэхүүний худалдаа авч хайртай төмөр хүлгээ баярлуулдаг хэрэглэгч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За нэлээд хэсэг хугацааны дараа амьдралд ойрхон автомашины ревю бичлэгээ та бүхэндээ хүргэх гэж байна. Хэрв та Toyota-гийн Velfire хэмээх энэхүү автомашиныг худалдаж авахар төлөвлөж байгаа эсвэл аль хэдийн хөлгөлдөг бол энэ автомашины талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнтэй хуваалцах учраас та бүхэн маань бичлэгээ дуустал нь үзээрэй. Юуны өмнө уламжлал ёсоор энэхүү автомашины үүсэл хөгжил түүх болон нэрний утга учирыг та бүхэнтэй хуваалцъя. За Toyota-гийн Velfire гэж ярихаас өмнө түүний ихэр ах за эсвэл өмнө гарсан ах загвар болох Alphard-ын талаар дурдахгүй өнгөрч огтхонч болохгүй. За Alphard маань бол 2002 оны 5 сард Японы зах зээл дээр танилцуулагдсан. За танилцуулгахдаа бас нэлээд дуйлааныг дагуулсан байдаг. Ямар дуйлаан бэ гэдэг юм бол тухайн үед Toyota компани хамгийн том өрсөлдөгч бол Nissan компани байсан. За Nissan маань 1997 онд Elgrand хэмээх юм тансаг зэрэглэлийн минивэн загварын автомашиныг зах зээлд гаргаад за нэлээд амжилтыг олж чадсан. За Toyota компани гэсэн тэр амжилтыг хажуу талаас нь чимээгүй хараад суухыг хүсээгүй. 2002 оны 5 сард Nissan Elgrand-ийн 2 дахь үеийн худалдаанд гарсны яг маргааш өдөр нь 1-р үеийн Alphard гэдэг загварын автомашиныг худалдаанд гаргасан байдаг. За тэр утгаараа бас автомашин сонирхчдын дунд нэлийн эн чи яг юу болов гэдэг тийм сэтгэгдэл юу гэх юм тийм нөхцөл байдлыг үүсгэжсэн гэж тэмдэглэгдсэн байсан. За Alphard гэдэг нэр маань болвол мэдээж маш олон янзаар тайлбарлагддаг бас бэлэгддэг гэж үздэг. За Alphard-д орж байгаа Alpha гэдэг үг маань бол грек цагаан толгойн хамгийн ихний үсэг. За мөн манлайлагч түлчээлэгч гэдэг утгыг илэрхийлдэг учраас Toyota компани маань тансаг зэрэглэлийн минивэн загварын автомашины анхдагч, манлайлагч түлчээлэгч гэдэг утгаараа Alphard гэдэг нэрийг сонгосон өгсөн гэж хэлэх тайлбарлах хүмүүс байдаг бол Японд 4-5 сарын хооронд тэнгэрт хамгийн тод харагддаг одны судлыг бас Alphard хэмээн нэрлэдэг юм билээ. Тэгэхээр машинд сууж байгаа зорчиж байгаа хүмүүс нь ингээ огтын тэнгэр окторгуугаар аялж байгаа мэт тийм саруулхан тав тухтай мэдрэмжийг төрүүлээсэ гэдэг үднээсээ бас Alphard гэдэг нэрийг өгсөн гэж үздэг байгаа. За тэгээд их биенийх нь ингээд хийцлэл гэх юм уу да тий ерөөхдөө ингээд press line гэдэг зүйл маань бол яг тухайн 4-5 сард харагддаг тухайн одны судлыг бэлэгдсэн байдлаар юм урт судлыг үүсгэж өгсөн. Энэ маань бол бас үеийн үед Alphard-ууд тэр Alphard болон Velfire-ууд тэр ингээд уламжлал явуулдаг зүйлийн нэг байгаа. За Velfire-ийн хувьд бол Velvet Fire гэдэг үгний товчлол буюу Velvet маань англи хэлээр торгон тийм хам хилэн буюу маш тийм зөөлөн даваа материалыг илэрхийлдэг. За Fire маань бол мэдээж гал. Тэр болвол зөөлөн гал дүүлгэд томьёолж болно. За эсвэл Toyota-гийн инженерүүдийн бас зарим хүмүүс нь бол даруухан хүсэл мөрөөдлөг гэдэг утгыг илэрхийлдэг гэж хэлэх тохиолдол байдаг. За аль нь ч байлаа гэсэн ерөөхдөө Alphard-ыг бодвол илүү залуу хүнд зориулсан буюу ийм хурцтай чин тийм спортлог царайтай болж ирсэн. 2008 оны Alphard маань шин загвар гарах үед зэрэгцээд Velfire маань бол худалдаанд гараад явсан байдаг байгаа. За түүх рүүгээ эргээд орох юм бол Alphard маань бол тухайн үед бол Toyota Crown-тай адилхан дотоодын хэрэглэгч нарт зориулсан загвар гэж тооцогдож бүтээгдсэн. За рекламандаа бол бидний нөгөө хөлсний алуурчин Леон гэдэг Францын Жан Рена гэж жүжигчин байдаг баха. Тэрхүү жүжигчнийг рекламынхаа гол дүр буюу тийм ээ нүүр царай болгож авсан нь бол бас хэрэглэгчдэд маш их хүрсэн. Худалдаанд анх 1-р үеийн Alphard маань худалдаанд гарахдаа 3 сая йен. За 2-р үе маань бол 3 сая 300 мянган йен. За 3-р үе Alphard Velfire маань бол 3 сая 350 мянган йен. За 4-р үе буюу одоо худалдаанд байгаа нь бол шууд 5 сая 200 мянган йен гэдэг. За өнөөдрийн ханшаар бодоход бараг 130 орчим сая төгрөгөөр бол худалдаанд гарсан нь бол яалтчгүй тансаг зэрэглэлийн минивэн-ыг бол нүүр царай болж тийм ээ гол брэнд нь болж явж байгаа загвар гэж тооцогддог. За миний хувьд бол 1-р үеийн Alphard-ыг бол бас 3-4 тийм ангиллын грейдер нь бас он залуу хөгшин гэж ярьдаг тийм ээ тиймэрхүү байдлаар нь унжсэн. За тэгээд Alphard-аас бол маш их олон зүйл мэдэрч бас маш олон зүйл сурч ирсэн учраас ерөнхийдөө бол Alphard-д бол маш их тийм унжсэн машинууд дотроос бол бас нэлээд тийм хайртай байсан байдаг. За тэгээд Alphard-тай холбоотой бас нэг сонирхолтой зүйл юу гэх юм бол 2002 оны 5 сард анхны загвар худалдаанд гараад за тэгээд тухайн үед бол мэдээж юу гэх юм тансаг зэрэглэлийн минивэн гэдэг нэг хэрэглэгчдийн дунд нэгэн жижигхэн санаад явна л буюу айц байсан юу гэхээр тухайн автомашины зарцуулалт байсан. За мөн дээрээс нь хол километрээр зорчвол зарцуулалт нэлээд өндөр байх болов
За мөн дээрээс нь тухайн үед бол дизель хөдөлгөөртэй автомашин бол бас Японы зах зээл дээр нэлээд тийм төлхөө түгээмэл байдаг байсан учраас 2003 онд энэхүү автомашины хайбрид загвар гаргасан тийм ээ. За Wildfire-ийн хувьд бол бас 8 оноос хойш бол бас хайбрид загвар нь гараад одоо гарч байгаа модельүүд хүртэл бол дандаа хослолмол хөдөлгөөртэйгээр гарсан. Энэ нь бол өөрөлдөл бензин зарцуулалтандаас санаа зовдөг юм. Эсвэл хол километр аялдаг, хол километр ундаг хүмүүст бол зориулж гарсан загвар гэж тооцогддог. За сонголтын хувьд бол мэдээж уртлаараа ч юм уу тийм ээ full time за хайбрид загварын хувьд бол хойтлынх нь E4 буюу цахилгаан дифференциалын хүчээр бол тухайн автомашин тодорхой хэмжээний саад бартааг давхаар бүтээгдсэн байдаг гэсэн үг. За гадна талын хувьд бол мэдээж Alphard-ууд бол үргэлжилсэн тэгээ үргэлж нэг гэрэлтэй байдаг. Бол Wildfire-ууд бол юм хоёр салаа яалтчгүй юм спортлог хөө юм хурц шийдэмгийн дүр төрхийг гаргахын тулд бол гэрлүүд нь бол юм салаа байрлалтай байдаг. За миний хувьд бол ингээд унж идэлж хэрэглээд за ер нь заавал Wildfire Alphard гэхгүйгээр нэг жаахан тийм таалагддаггүй зүйл маань бол бидний хэлдэг нь эвэр тойл гэж байгаа. Assist mirror гэдэг туслах mirror тийм ээ. Энэ маань бол Японы зам тээврийнхаа хуулиар зайлшгүй 1.8 м-ийн өргөнөөс дээш 4.5-аас 4.5 метрээс урт машинд бол энэ хүү толийг заавал суулгана гэдэг үйлдвэрлэгчид нь бол бүр ингээд хуульчлаад өгсөн. Гэхдээ бол тухайн автомашин маань 360 буюу тийм ээ нөгөө нэг round view monitor гэж ярьдаг автомашина тойрч хардаг бол энэ хүү толны шаардлага байхгүй гэдэг. Гэхдээ бол ингээд байлаа гэж ботход нэг хайхтар тийм том зүйл бол харагдаад байдаггүй. Тэгэхээр Toyota-гийн одоо Land Cruiser ч юм уу тийм ээ том машинууд маань бол дандаа энэ өөрчлөлттэй Япон загварууд маань бол байдаг байгаа гэсэн үг. За миний хувьд бол 2 дугаар үеийн одоо Alphard болон Wildfire-ыг сайн унжидэлж хэрэглэдэг үзэг учраас сайн мэдэхгүй байна. За 3 дугаар үеийн Alphard маань бол яг 1-р үеийн Alphard-ийн маань урт 4.5 м байсан бол энэ маань шууд 4.9 м гээд 50 см-ээр урт болоод ирсэн. За өргөнөд ч гэсэн 8-9 см-ийн өргөн болоод ирсэн. За тэр утгаараа бол мэдээж дотроо бол одоо юу гэнтэй тансаг тавтахыг бол мэдрүүлдэг. Гэхдээ бол нэг зүйл нь бол энэ дугуйны хэсэг байгаа. Яалчгүй ингээд ийм том биен дээр энэ дугуй ийм жахан жижигхэн гэх юм уу энэ tire housing гэж хэлдэг энэ хэсэг маань бол ийм жижигхэн байдаг учраас тодорхой хэмжээний бартаа саадтай зам ч юм уу тий ололт онголтой замаар явахаар нэлийн тийм хавьлалт ийм савлгаа үүсгээд байдаг нь бол жахан тийм сэтгэл дундуур байдаг зүйл юм нэг байгаа. Гэхдээ бол мэдээж юу гэх юм тийм ээ Монгол шиг хүнд газар ингэж явна гэж бодож чигээгүй гоё тийм зам дээр явна гэж тооцож хийсэн учраас бол энэ бол Toyota-гийн инженеруудын буруу бол ерөөсө огт хонч биш гэсэн. За тэгээд хойтлын хэсэг гадна талаас замны хувьд хамгийн их таалагддаг зүйл юм нэг бол энэ хойтлын их гэрлэг нь tail light буюу тийм ээ хойд арын гэрлийн хэсэг байгаа. За өмнөх загварууд бол нэлийн доор ч юм уу байрлж ирсэн байдаг бол 3 дугаар үеэс хойш энэ дээдлэл байрлж ирсэн. Тэгэхээр энэ дээр байрлал гэхийн давуулч нь яг юу вэ гэх юм бол тухайн автомашиныг аягүй тийм том энэ автомашин сууж үзээгүй ч мунж үзээгүй байгаа хүнд ч гэсэн их тийм том мэдрэмжийг бол төрүүлдэг. За мэдээж энэ хойтлын спойлер буюу салхицсагч бас маш тийм том өргөн гоё болж ирсэн нь бол ялчгүй автомашины хойтлоос аягүй тийм сүрлэг харагдуулдаг зүйлийн нэг байгаа. За тэгээд энэ одны судал мэт энэ press line-аас гадна Alphard Wildfire-ийн одоо нэг брэнд болцсон хэсэг нь бол энэ T-pillar гэдэг энэ зорчигчийн хаалганы энэ баг нь байгаа. Тэгэхээр энэ маань бол ялчгүй тухайн автомашины өөрийнх нь нөгөө нэг брэнд зүйлийн нэг учраас ялчгүй байдаг баг. Гэхдээ бол энэ маань ингээд нэг тийм үндсэн зам руугаа нэг баруун эргээд ингээд жоохон даялаад орох үед бол жоохон харагдах байдалд бол саад болох гээд байх тал байдаг. 1-р үеийн Alphard ч юм 2-р үеийн Alphard-уудын бол энэ цонхны хэмжээ бол нэлээд том байдаг учраас тийм айхтар хэцүү санагддаг байсан. Яг 3-р үеийн Alphard-ын дээр бол нэг энэ багны цааталт яг юу байгаа нэг тийм сайн харагдахгүй байгаад байх тохиолдол бол байдаг байгаа. За тэгээд энэхүү автомашин тийм ээ Wildfire бол Alphard-ыг бол зарим хэрэглэгч нар бол миниваны хаан гэж томьёолох тохиолдол. За миний хувьд яг миниваны хаан гэж хэлэхээсээ илүүтэйгээр зүгээр тав тухын оргил гэж томьёолсон илүү даруухан бөгөөд оновчтой юм болов гэж би бол зүгээр хултай хөөгний хувьд бол дүгнээд байгаа. Тэгэхээр тэр ч утгаараа бол хойтлын тийм ээ зорчигчийн эсрэг бол маш тийм гоё зэлгэр тав тухтай байдлыг төрүүлдэг. Ямар ч одоо овөр хэмжээтэй хүнс усан гэсэн чигцэлдэж хацалтаа даахгүйгээр тав тухыг мэдрэх болцоотой. За 7 хүний судалтай бол 8 хүний судалтай гэж байдаг. 8 хүний судалтай нь илүү гэр бүлийн хэрэгцээнд 7 хүний судалтай нь бол илүү одоо гэх юм тийм ээ улс төр бизнесменийн одоо зорчих хэсэг байдлаар бол ингэж хөгжүүлэлт хийсэн байдаг. За мэдээж 7 хүний судалтай болохоор гэр бүлийн хэрэглээнд болохгүй гэсэн тийм зүйл ерөөсөө байхгүй. Мэдээж гэр бүлийн хайртай гишүүдийг илүү аяд тухтай зорчихыг хүссэн хүмүүс тийм ээ. За болвол 7 хүний загварыг 7 судалтай загварыг бас сонгох тохиолдол байдаг. За тэгээд надад бас таалагддаг зүйл юм нэг бол энэ таазны гэрэлтүүлэг байгаа. Тэгэхээр хойно сууж байгаа зорчигч маань бол
тухайн одоо тийм ээ зорчигчийн маань тухайн өдрийн сэтгэл санаа болон за эсвэл бага насны хүүхдүүдэд тааруулж энэхүү өнгийг 8 билүү 9 янзын өнгөөр ингээд сольж асааж болдог. Тэр нь маш гоё санагдсан. Тэгэхээр одоо гинэ бага насны хүүхд байх юм бол ингээд өнгийн солиот ч юм уу те гоё тав тухтай яваад ах боломжтой. Тэр бүх зүйлүүдийг одоо бүрдүүлж өгсөн байдаг аа гэсэн. За тэгэхээр нөгөө түрүүний 7 хүний судалтай болохоор заавал улс төр бизнесмэнэд зориулсан гэсэн утгатай бол мэдээж биш. За тэрний баталгааны нэг бол энэ байдаг. За зорчигчийн эслийн цонхыг бүрэн нээх үед бол үйлдвэрийн тохиргоон дээр бол энэ тал хүртлэх юм уу да тийм ээ. 4-ний 1 нь бол үлдчихдэг цонхны маань 4-ний 1. За энэ маань бол бага насны хүүхэд цонхоор унах ч юм уу тийм ямар нэгэн тийм экстра үсгээс сэргийлж энэхүү цонхыг бүтэн онгоодгүйгээр үйлдвэрийн тохиргоо хийсэн байдаг. Мэдээж энийг бол доош нь бүрэн буулгах бол жолоочийн хэсэг бол мэдээж 5 тухтай. Мэдээж 2 дугаар игнэнийхээ зорчигч шиг тийм 5 тухтай явж чадахгүй. Гэлээхтэй бол нэлээд ийм гоё тансаг болж ирсэн. За яг хуу зарим одоо энэ автомашиныг хэрэглэдэг хүмүүсийн жаахан сэтгэл дундуур байдаг зүйл нь юу гэх юм бол салууны хэсгийг юм пиано блок буюу юм гялгар хар өнгөөр хийсэн. За энэ маань бол ингээд бүх зүйлүүд нь бодит товчнод байгаа ч гэлээ гэсэн их зүйлүүд маань бол нөгөө таач буюу юм даралт мэдэрч явдаг. За тэр утгаараа бол хурууныхээ үлдээд байдаг ч юм уу тийм ингээд хаана юу дарсан ингээд хурууныхээ харагд заван бохир гэж сэтгэл төрүүлдэг гэж зарим хүмүүс томьёолсон байсан. Миний хувьд бол нэг тийм айхтар тийм дааж давшгүй төсвөршгүй тийм хүнд байдлыг бол тухгүй байдлыг бол төрүүлээгүй. За яг зөв миний хувьд хамгийн жаахан нуртлын хэсгээс тухгүй санагддаг зүйл маань юу вэ гэх юм бол арааны рычагын shift knob маань P байрлал дээр зөксөлийн байрлал дээр байх үед бол цааталт нь байдаг. Хойтолт нь байдаг энэ aircon-ыг одоо удирдах тийм ээ унтраах асаах тэр зүйлүүд маань ингээд шууд ингээд дарагдах болцоо уу жаах ингээд гараа оруулах ч юм уу энэ байдал нь жаахан тийм төвөгтэй юм шиг санагдсан. Гэхдээ бол 4-р үеийнхээ алфаар дээр бол энэ асуудлыг бол маш гоёор шийдсэн байлээ. За тэгээд мэдээж энэ жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс EPB те зөксөлийн тоормс за тэгээд гэрлэн дохио болон тийм ээ өксөр зам тоормсон дээр заавал удаан гიშгээд авах шаардлагагүйгээр энэ хоолд буюу те тоормс баригч зэрэг тоноглолууд нь бол яг өөрийнх нь үндсэн тоноглол болоод суугаад ирсэн нь бол маш их тийм тав тухтай буюу тийм аюулгүй байдлыг мэдрүүлдэг тоноглолын манийг болоод байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж ундааны тавир мавир нь бол маш гоё тийм ээ. Гоё ч яг ерөнхийдөө бол мэдээж энд ингээ ундаага тавиад хүүтнэр үлээлгэх юм бол бас ундаа маань гоё хүүтэн сэрүүхэн болоод ч юм уу их гоё тав тухтай зорчих боломж олоодох боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг. За тэгээд энэ автомашины талаар би тав хүнд хэлсэн. Тэгээд бүгдэн нь ярих гэх юм бол одоо энэ тав хүн үзэж байгаа бичлэгээс илүү их урт бичлэг болох гээд байгаа учраас энэ хүргээд өндөрлөе. Хэрв танд таалагдсан бол энэ хүү бичлэгийг эрэг сэтгэл эрхийн уруугаар дэмжихээ бити мартаарай. За мөн хэрэгтэй хүнд нь хэрэг болж магадгүй учраас өөр дээрээ шеэр хийгээд хадгалаад аваарай. Баярлалаа.